За сайн байцгаана уу? Атак Флоп байна. Бол бэгийнхаа part 5-аар иргэн уулзж байгаадаа баяртай байна. Хэл үггүй бичлэгэндээ орцгоё. Юу? Тэгээ энийг сонссон мань дөөх бол угаасаа гайхахын тодорхой. Тэгээ би күндүүмний хоёр дахь хүү муу худалч гэсэн чинь энэ зүйлтийг ээлфүүдийн хатны өмсдөг зүйл. Энэ надад төрснөөс минь хойш байсан. Би хүүхэд байхдаа хаягдсан. Тэгээд миний ээж аав болох чиний боол байсан хоёр хүн намайг өргөж авч өсгсөн. Тэгээд л би боолын амьдралаар амьдарсан. Чи гэд яг энэ үйл явдалтай нэг зэрэгт солигдноо. Энэ нь Күндүүн болон Лунадел хоёрын түүхийг өгүүлнэ. Энэ түүхтэр юу гарах вэ гэвэл Күндүүн Лунадел хоёр өөр өөрсдийн замаар явах хэрэгтэй болж таарна. Ягаад гэвэл Лунадел бол эльфүүдийн хатан, Күндүүн болохоор нэг том язгууртан гэр бүлийн хүүхэд болохоор ер нь бол эльфтэй ерэн сууж ер нь болохгүй л байсан гэсэн. Тэгээ мань Күндүүн болохоор бүх юм хаяад Лунаделтэй нийлхийг хүссэн ч Лунадел болонгуудаа би эльф чамаас 100 жилээр илүү амьдрна. Би хүмүүсийнхаа хатан. Тиймээс ч би тэдний амь насыг хамгаалах үүрэгтэй. Харин чи хүмүүсийн ертөнцийн хамгаалагч. Энэ нь чиний амьдрал зөвхөн чинийх л гэсэн үг биш. Бид хизээч өөрөөсөө замаар явж чадахгүй. Ихтэл Күндүүн надад хамаагүй. Зөвхөн чи л надад хэрэгтэй. Хайр сэтгэл байгаад үлдсэн ямар хамаатай юм бэ? Чи биднийг бурхнаас урах гээв. Бидэнд жирөөл болсон төрөл зүйлтэйгээл суух ёстой. Өөр төрлийн үнтэй суух нь байж болохгүй зүйл. Хизээ нэгэн өдөр дахиж уулзах боломж олдвол тэр өдрийг л хоёулаа нандин өнгөрье. Ховь тавилан хүлээн авах цаг болжээ гэж хэлээд сургуулаа төгссөний дараагаар Күндүүн шахалт гэр бүлийн шахалтаар нэгэн язгууртан айлын охинтой сунаа. Энэ нь хинбэ гэвэл Дөөкийн ээж. Тэгээд нэг худалгүй чөтгөртэй хийсэн дайн эхэлж хүн төрлөختнийг хамгаалахаар Күндүүн цэрэгт мордохоос өөр сонголтгүй болно. Харин тэр үед Дөөкийн ээж Күндүүнийг явуулахаас өөр сонголтгүй байдаг. Тэгээ явуулсан. Харин Күндүүн болохоор Дөөкийн ээжэд хайргүй байсан болохоор дайны талбарт өгөх нь тэнд өөрт нь илүү амар гэж бодож дайнд галзуурсан юм шиг тулалдсан. Тэгж байгаа шархт энийг сонссон Лунадел хар хурдаараа морь унан хурж ирдэг. Тэгээ ногоон шидтэн түүнийг эмчлээд хажууданд сууж идэг. Орж ирэнгүүтэл шиддээр түүнийг хамгаалсан. Хамгийн гол нь Күндүүн амьдрах хүсэлгүй байна. Тэгсэн чинь Күндүүнийг аврах ганц арга нь нас. Эльфүүд өөрсдийнхөө насыг богиносгож бусдыг авардаг бас боломж байдаг юм байлээ. Тэгсэн чинь Лунадел болонгод Күндүүнд үнэн сэтгэлээс хайртай болохоор өөрийн амийн насыг зориулаад шидийн тойргоор шившлэг хийдэг. Тэгээ түүний хүчинд Күндүүнийг авардаг байгаа. Тэгээ Күндүүн болонгуудаа чи яагаад энд байгаа юм бэ? Чи баруун зүгийг хамгаалах ёстой биш үү? Энд ирэх ёсгүй байсан юм. Чамгүйгээр энэ ертөнц надад огт хэрэггүй гэж Лунадел хэлж байгаа юм л да. Хайр сэтгэл юунаас ч илүү хүчтэй гэдэг нь энэ л байгаа юм л да. Чамгүй бол энэ ертөнцийг би хамгаалаад яах юм бэ? Гэд байж ит. Гэд тэр хоёр салдгаа. Тэгээ нэг бодлохгүй Күндүү өөрийгөө гэрт боцож ирдэг. Тэгсэн чинь Дөөкийн ээж гитсэн том болцсон. Дөөкийг тээзэн тэгээ боцож хурж ир. Күндүүнийг боцож хурж ирэхэд нь халуун дулаанаар тэврээд ухтдаг байгаа. Тэгэхэд манай Күндүүн чинь өөрийнхөө үнэн сэтгэлээс хайртай Лунаделийнхаа өөрийн буцаад өөртөө авчирсан болохоор нэг тэг хүчээр суусан тэр эмэгтэйг бол тоохгүй хаяа явцдаг. Явхдаа хоёулаа ярилцъя. Би Лунадел дүнхээрээ Лунадел ч миний хүүхдийг тээж байгаа. Би худал хуурмаг амьдралаар амьдармааргүй байна. Чамайг ч гэсэн хайрлна гэж би худал хэлж чадмааргүй байна. Би эргэж ирнэ гэж бодох хэрэггүй. Намайг үгснэ л гэж бодоорой. Гэтэ бидний хүүхэд яах болж байна гэж хэлээл ер нь л орхичлаа юм л да. Тэгээд мань Күндүүн чин эхнэрээ хаяад яваад өгнөө. Яг дайны талбарт улангассан мэт очиж тултаад. Тэгээ нөгөө нэг шархацсан үедээ мань Нирог Лунадел тээцсэн байлээ. Күндүүнээс жирэмсэн болоод. Тэгээ нэг бодлого хавар болоод хавар эзэн хаан мөгдөөнийг хаан ширээнд залаад тэгээ чи хамгийн анхны шаг цолыг эзэмшлээ гэдэг Баатар гэдэг цолыг эзэмшлээ гэж өгдөг. Харин тэр үед эльфүүдийн дундаас Лунадел эзэн хаан бол нөгөө нэг шаг гэдэг цолыг бас хүртдэг байгаа. Тэгээ бүгд л нөгөө нэг эзэн хаан мөгдүүнд өөрсдийнхөө үнж гэдгийг тангараг өргөдөг. Шидэтнүүд Лунаделийн овг нэгтнүүд болох эльфүүд ч гэсэн санал нэгтэй гэж зөвшөөрдгөө. Тэгээ энэ үедээ зэрэгцээд мань Лунадел ёслолт дуусны дараагаар гэрлүүгээ буцчих явцад эзэн хаан мөгдийн хурж ирэнгүүтээ юу болсон бэ? Цуургал үнэн гэж юу? Гэт нөгөө нэг хин хоёрын хүүхэдтэй болсон гэдэг нь үнэн үү гэд асууж байгаа юм л та. Тэгсэн чинь ойролцоогоор 3 сартай. Энэ хүүхдийг нууцлах хэрэгтэй. Энэ хагас эльф хүүхэд. Эльфүүд болон хүмүүсийн хаан туссан ширээнд нийтлөөх тултаанд орох дамжиггүй. Чинь хүүхдийг нууцлах хэрэгтэй. Чамд цаг баг байна. Гэхдээ би юу хийх юм бэ? Би үн цэг тавих болно. Би одоо эзэн хаан. Би бүгдийг дайчлахад ашиглах болно. Гэтгсэн чинь уйлжлага юм л да одоо Лунадел чинь би юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Битгий санаа зов. Нар түрхэн зурл чаргасан. Яг энэ үедээ зэрэгцэж мань Дөök төрдөг байгаа. Яг энээс анзаарахад бол Дөөкийн хоёрын оронд Ниро хоёрын оронд нэг 5-6 сарын зөрүүл байгаа гэдэг нь бол илэрхий болж байгаа маа. Тэгээд шин нар гарах болно гэж хэлээд өнгөрсөн. Энэ ч яах вэ? Одоо буцаад гол үйл явдал руу шилжиж. Бандүк миний ээж нар жаргах болгон тэнгэр рүү ширтдэг байсан. Сар мандахыг харах дахь хизээч мандахгүй байгаасэ гэж найддаг байсан. Ямар учиртай гэвэл өөрөө
өөрийгөө нартай зүүрлэж, Лунаделийг сартай зүүрлэж байгаа юм л да. Тэнгүүт чи байсан юм байна. Чи бол миний ихийн нулимсын шалтгаан байсан байна. Хэрвээ чи л байгаагүй бол тэгэл нөгөө нэг Дөөк Ниро бол уурлаа дайрчлаа юм л. Ер нь л явж буруутай хүн бол Күндүүн болон Лунадел хоёр л байгаа юм штэ. Энд Ниро бол ямар ч буруу баг. Хамгийн буруутай хүн бол Күндүүн болон Лунадел хоёр. Ер нь л гүүхэд бол өөрөө хүсч төрөхгүй. Хэргийн эзэд бол Лунадел болон Күндүү хоёр л байсан. Ниро ингэж зовох юм шаардлага байгаа ч. Тэгэдээс эндний гол шалтгаан юу байсан гэвэл тэр хүний ертөнцийн хаан мөгдэн одоо энийг боолын амьдралаас чөлөөлж ихтэмж явуулсан хаан явж энэ бүхний гол асуудал нь тэр байсан байгаа байхгүй юу. Нирог нуу гэж хэлсэн байгаа даа. Энээс л болж Нирогийн тэр их зовлон шаналл боолын хүн төгчр амьдралыг туулах болсон шалтгаан бол явж тэр хаантай л холбоотой болж таарлаа. Харин тэр хоёрын тулааныг мань захирал холоос ажигласан шигэ байж идэг. Тэгээ мань Ниро олонгот би чамайг алахыг хүсэхгүй байна. Эсвэл бидэнд өөр сонголт байхгүй. Би төрхтөөл дайснууд бач төрсөн юм байна. Гэл хамаг хүчээрээ дайрдаг. Энэ удаа олонгуудаа мань Дөөк арай илүү хүчтэй байгаад байгаа юм л да. Яг энэ үедээ зэрэгцээд мань булчин толгойд нөө сул дорой хоёр чинь айгүй олон мангас устгацсан байж идэг. Ингэснээр тэр хоёр айгүй их хэмжээний оноо цуглуулсан байгаа юм л да. Энийг мань багш холоос харсан шигэ. Нөгөө хоёрыг тулалдж байгааг хараад. Ниро аль үжиний ялагдсан гэх юм уу? Эсвэл өөрөө тулагдах хүсэлгүй болцсон гэх юм уу? Дээрээс нь Дөөк сэлэм далаагаад байж идэг. Энэ бүхэн ингээл дуусах байж. Намайг алах минь. Намайг тэгж битгий дуу би хөхөл болно. Чи миний ах ийм л хүн байсан бол. Чиний яг энэ үедээ зэрэгцэж мань Дөөк дотроо бодно л та. Нирогийн хэлсүү санаанд нөрөөд чиний дайсан би бишээ. Чи өөрөөгөө яг хэн болохоо олох хэрэгтэй. Тэгээд бас Нандагийн хэлсэн чи бол Күндүүний хүү. Чи бүх юмтай төрсөн. Харин Ниро бол бүх юмгүй төрсөн. Чи юунд нь түнтэй булаасалтаад байдг юм бэ гэсэн зүйлийг хэлж байгаа юм л та. Тэгж жагаад мань Дөөк уур хинлэнгээ дарч чадаж хажууд нь сэлмээ зоогоод үзэн ядал доромжллыг даван туулсан. Тийм ээ. Энэ бидний л сонгосон сан. Тэр мөчид би чиний сул талыг олсон. Чи яаж даван туулсан юм? Сонирхол татаж байна. Тэгээ үжитэл мань захирал энэ хааны хэлснээр л боллоо доо гэж дотроо бодоо сууж идэг. Тэнгүүтээ мань хаан чи ингэж хэлсэн юм байлээ л дээ. Бүх зүйл чиний хүслээр болохгүй. Тэр жаалд Күндүүний цус урсаж байгаа. Баатарын цус байгаа. Гэд байж хад манай охин хоёр ч юм бол угаасаа Дөөк Ниро хоёр ч хоорондоо тултаад нэг мангас цангас алаагүй болох нэг оноо цуглуулаагүй юм шиг байлээ. Дараагаа нь оноо тараасан зүйл дээр нь хамгийн сонирхолтой нь мань булчин толгой тим баг 0 оноо авна. Ягаад гэвэл дайсан өөрийн толоо ялгалгүй бүгдийг алаа ийцэн. Харин Кана Арок 2. Тэгээ дараагаар нь олонгуудаа Нанда Золоо 2-ын баг 4 оноо. Нэг Кана Арак гэдэг нь олонгуудаа ягаад бэ гэвэл эльфийн өрсөлдөгч хатанд нэр дэвшигч өрсөлдөгч эмэгтэйчүүд байгаа шүү дээ. Ногоо өсдөг. Хамгийн сонирхолтой нь мань Ниро Дөөк хоёр чинь нэг хоорондоо тултаад оноо авч чадаагүй юм болов. Сүүлдээ хөр хэвлэгдсэн юм шиг үлээ. 5 оноо авсан. Амар. Бусд нь олонгууд энэ хоёрыг ч одоо оноонд донтцсон мэт. Ягаад энэ хоёр чинь тэгж хөдөлмөрлөөгүй болоо гэж бод гайхаад байгаа юм чи. Энэ хоёр шиг хүмүүсийн хувьд айгүй баг оноо аахгүй юу. Тэгээ нөө багаас гадна яг нэг хүнээрээ оноо авсан гэх юм бол мань зулаа чинь 7 оноо авчдгийн хамгийн сонирхолтой нь. Тэр хэнийг ч алаагүй заяа. Юу ч алаагүй болохоор хүнд 7 оноо гэсэн. Ягаад гэвэл тэр чөтгөрийг алвал оноотой өөрийн талын тэр ингийн амтаа алвал оноогүй л гэсэн хоёр сонголт байгаа даа шүү дээ. Тэгээ маргааш өглөө нь болонгуудаа бүгд захирал дуудаад та нарт баяр хүргэе. Та нар өнөөдрөөс эхлээд энэ сургуулиас энэ төгслөө л гэж хэлж байгаа юм л да. Яг таашаа олон юм төлөө юм норшаад явна яах вэ? Сайн байсныг магтаал өнгөрч байгаа юм л да. Тэгээ бүгд амар баярлалаа. Та нар одоо бүгнээрөө тэнцсэн юм чинь сайхан арх угаад ав. Зугаацаад авал гэж хэлээ. Бөөндөө нэг цэнгүүн шиг юм бас хийхээр болоод дууснаа. Та нар бүжгийн хамтрагчаа сонгоорой гэж хэлээл дуусна. Тэгээ бүгд л хин хинээс асуух вэ? Бүжгийн хамтрагчаа хэнийг сонгох вэ гэж. Эмэгтэй чи хооронд байгаад байна. Хин надаас асуух бол хин надаас асуухгүй бол гэж дотроо бодоол өнгөрөөд байгаа юм л да. Миний хүссэн хүн намайг асуухгүй бол яана. Тийм бол яана гэж. Мэн Дөөк Ниро хоёрыг харилцаас тийм ч бас муугүй бас өөдөөдөөс ихчлээ тоол идэх хэмжээнд бас хүрсэн байна гэдэг бол сайн нөхөө. Тэгээ нэрч явж нэг л эмэгтэй сайн байгаад байгаа штэ. Явж. Сайн ирсийн тэмцэл эмс өгтөөс ихтэй гэж. Тэгэл хоорондоо ярилцаад байж идэл гинт Дөөк босч ирээл. Нанда хоёулаа цуг бүжгэнд явъя. Чи надтай бүжиглэх үү гэсэн чи нөгөөдг нь Нанда шууд заа гэж зөвшөөрчдөг. Тэгсэн манд Ниро ч дотроо нав шиг. Би төрүүлээд хэлэх байсан штэ гэж дотроо аваад. Тэгсэн чинь мана булчин толгойд чинь бас босч ирэнгүүтээ. Нанда дээр энэ үйлчилсэн юм чинь гэж шууд босч ирээл. Зулаа хоёулаа бүжгэн явъя. Тэгсэн чинь энэ зулаа олонгуудаа бас зөвшөөрчдөг. Тэгэл тэднийг харсан бос хүүхдүүд ч гэсэн шууд бүх охтууд дээр очиж зөвшөөрөл асуугаад явчихдаг. Тэгээ манай Нанда зулаа хоёр ч хоорондоо ярилцсан шигэ зүгтээ яваалцаал. Хоорондоо чи яагаад Дөөкийг сонгосон юм бэ? Чи яагаад булчин толгойтыг сонгосон юм бэ гэж чи хоёулаа мэдэхгүйгээл. Явж явж манай хоёр туулаа байсан маань Ниро л ганцаараа осроод өнгөрч их шиг байна даа яана. Тэд нэг үжлэг хийгээд бас замаараа туршлага хоримтлуулах гэж явдаг. Тэгээ явах замдаа айгүй гой сүг тэргэн суугаад хос хосоороо болоод явдаг. Ойлгомжтой
Хөдөлгөөнөнд хоёр ч юм бол цугтаа явж байгаа. Харин зулаад булчин толгойд хоёр ч юм бас цугтаа нэг юун дотор яваад өгж байгаа маа. Манай хүн ч нэг азгүй болохоор нэг номын цагаан слоттой цуг суугасаар сонголтгүй байдалд ороод. Бос нь олонгууд амар гоо найланхаа ороод хатагтай тасуу маа. Тэгээд явсан чи нөгөө нэг номын цагаан слоттой нэг эргөө малтай юмдээ таарсан чи. Надтай битгээр хөдөлгөнөөс ш 3 цаг боллоо. Чи үйдж өгөх гэж байгаа байлгүй. Би жижиг ярээ эхлүүлээд удалгүй би биентэй танилцсаж найзууд болох болно. Би энийг хүсэхгүй байна. Энэ надад тухгүй болгодог. Би чамтай ярих гээгүй шүү дээ. Харин мань булчин толгойд зулаа хоёр чинь би охин дүүтэйгээ ярих гэж хаалгыг онгойлгоход юу гарсан гэж бодож байна. Тэгээл нэг балаа нэг өөрийнхөө түүхийг одоо нэг зодооны түүхээ ярихгүй л байгаа юм л да. Ядчил тэгтээ шууд эмхтэй үнийг яалахаар үргэлэх гэр юм яриа л байгаа. Харин дүүк болонгуудаа нандагаас асуучлаа юм л да. Чи яагаад зөвшөөрсөн юм? Юу гэсэн үг вэ? Яагаад надтай хамт нэг тэргэнд явмаар байгаа юм? Яагаад намайг зөвшөөрсөн юм гээл одоо Ниро нанда хоёр айл нь яагаад Нирог зөвшөөрлөхгүй байсан юм гээд зулаа нанда хоёр айл найс нь булчин толгой тэр хоёр айл нь асуучлаа юм л да. Учир нь чи асуусан болохоор л гэж хариулж байгаа байхгүй. Ягаад гэвэл Ниро асуусан бол Нирог дагаад явах л байсан байхгүй юу? Ингээд л болоо юу гээл. Нөгөө хоёр нь урам унтсан юм шиг саяхан нөгөө нэг өөрийг тоодгүй байсан хүмүүс тийм сони юм яриад гарч юмс хүн яаж таалтай байх вэ? Тэгээ мань эндээ ч асуучлаа юм л та. Чи захиралтай юу игээд байсан бэ гэдэг. Одоо захиралтай юу юм болсноо л гэсэн тухай асуучлаа юм л та. Тэр сонин шид юу байсан юм бэ? Чи надад сайн гэдэгтээ итгэлтэй байна уу? Эльфүүдийн шулуухан цаа надад үргэлж эвгүй санагддаг. Би аавыгаа маш хүчтэй байсан гэдгийг их олон удаа сонссон. Эдгээр баатруудын нэгийнх нь үрүүдэн болохоор тэднийг давах ёстой гэж бага наснаас минь лавтайгаа харьцуулагдаж ирсэн. Би битгийл Нироч гэсэн. Кадя намайг нэвчвт уншиж надад алдагдсан хүчийг минь заана гэж надад хэлсэн. Хаа мөрэн ч гэсэн надад ижилхэн зүйл хэлсэн. Хаа мөрэн үү? Ямар ч тохиолдолд намайг сайжруулахад тэр санал болгосон тохиролцоо хийсэн. Арай л дээр байсан. Тохиролцоонд чи оронд нь юу өгсөн юм бэ? Би өөрийн цусаа өгсөн. Ингээд орой боллоо. Орой болсноор фолик хотод ирж бөөнөрөө цэнгүүнд оролцохоор болноо. Одоо мань нандаг бол төсч буулгаал, зулааг үүрч буулгаал одоо тэднийхэн байгаа байдал амар гоё л байгаа юм л да. Мань Ниро ч болонготой татаа харамсаал ядч нэгээс нь асуучдаг байж тээ. Хоёр их туулайг хөөсөн хүн хаасаа ацрна гэдэг инүү гээл отроо бодсон шигээ алхаал явж гин. Булчин толгойтой чи ярэ гээл ханд тэн нөгөөтгөрөө дооглоод байгаа байхгүй. Тэгээд мань зулааг өрөөнд нь хүргэж өгөөд мань булчин толгойтой унтуулнаа. Харин мань Ниро ч босч чиг тийм чочд модал тийм тустай газар мазар хонсонгүй нэг тэргэндээ ч юм уу эсвэл нэг тийм яа дэм буудал очиж хонноо. Тийм маргааш өглөө нь босч бас дахиад л тэргэндээ суугаад хөдлөх болно. Би сая одоо ингээд цэнгүүн эхэлж байгаа юм болов уу гэж бодож бас биш юм байна. Мань дөөгч бас амар санаатай. Нандаа хөгжим сонсмоор байх юм гингөт нэг гяс хийл шүүрж аваад өөрийнхөө хараа боловсралтай ухаалаг тий авьяастай гэдгийг гайхуулаад хөгжим тоглосон шигээ бас санаатай. Харин мань зулаачин болонгууд булчин толгойтой бас нэлээд дотноос шинжтэй. Ам минь нөхөөс өмнө миний амьдрал үнэхээр хөвгөлтэй байсан. Одоо тийм биш гэсэн уучлаарай булчин толгойтой. Чи тийм сонирхолтой хүн биш боллоо. Би маргаангүй хөвгөлтэй сонирхолтой хүн. Чам зориулж би бүр илүү сонирхолтой болсон ч чадна. Харин маань дөөхөөс нанда чи яаж тоглол сурсан юм бэ гэсэн. Ээж минь хийл тоглох дуртай байсан юм аа. Ээж минь хийл тоглохыг хараад аав минь гэрлэхээр зөвшөөрсөн гэсэн. Аав чиг түргэн уртан хүн байсан байхад би тэрийг ойлгож байна л та. Их хөвгөлтэй хөгжимчин боллоо. Харин манай Ниро ч бүр азгүй чигээрэл нөгөө хэдтэй цуг номын солиотонтойгоо цуг байсан шигэ. Өнгөрөөгөө Нөөс нэг азгүй л хүнтэй байна. Тэгээ бөөнөрөө нэг усаа онгоцонд суугаад бүр холын газар руу явахаар болж. Манд өөх чинь нандаатай бүр дотносоод амар гой хөгжим тоглож өгсөн шигэ. Нандаа болохоор эльфийн болохоор амьтадтай амар дотно. Тэгээл цахлаа махлаа гүрээ дэрэнгүүт нь хөөхөн эрхлүүлж тоглуулаад. Аним Ниро яах те. Нөгөө үедийг хараад хатаархсан байдалтай. Мань булчин толгой чинь бүр зулаагийн үр дээр толгоогоо тавиа унтцсан. Манай хүн чинь бол дотроо уурлаад байгаа хартаад байгаа. Акура гэдэг амар гоё баячуудын амьдардаг газар хурж ирнэ. Энэ ямар газар вэ гэвэл хаант бас язгууртнуудыг хурж ирдэг зугаацдаг газар. Одоо манайхаар бол нэг Милан ч юм уу, Монте Карло ч юм уу нэг тийм амар үнэтэй арлууд юм шиг байгаа юм л та. Тэг хүрээд ирсэн чи үйлчлэгч айгүй үнэтэй дүрм товц өгөөд үйлчлэгт оруулахар болдгоо. Ниро ч юм бол арх мэрх өмнө ууж үзээгүй. Арх ууж үзэл ямар заваа юм бэ гээл. Тэгсэн чи хажууд нь байсан нэг язгууртан хос хурж ирэнгүүтээ өө чи анх удаага арх амсж байгаа мó? Тийм ээ. Офицер таны хийсэн болгоныг би сонссон. Аа тийм үү. Би бол Акурагийн доод танхимын зөвлөлийн гишүүн. Би таны
Таны арсыг хараад таны ямар гэр бүлээс ирснийг таамаглаж байна л да. Өөрийнхөө гэр бүлийн нэрийг хэлж болох уу? Тэр боол штэ гэсэн. Тийм үү, бидний хийх ажил байсныг гэл санчлаа. Гээл амар цогтааж мухтагаад. Манай үнийг амар эвгүй хэлд оруулаад байгаа байхгүй юу? Яг энэ үеэр юу болсон бэ гэвэл маань нандаа чинь амар хөөрхөн дээрээ тавьцсан. Явж идэл маань дөг хаж байгаа нөхтөө. Юугаа хийгээд байгаа юм? Bir ихтэйгээ тэнцэх нь үү? Сток байж байгаа байдланд нэрийг өдөөд байгаа байхгүй юу? Нэраа чи яах вэ? Тэгээд хоёр тоолоо байсан хүн хороо ганцаараа тоолно гэж алдартай үгүй шүү дээ. Бусдын бүжиглийг харж битүүхэн дотор атаархаал өөр ялтай байлээ дээ. Манай хүн чинь дотроо итгэж чадахгүй. Хин хоёр ч хоёулаа миний артаа саяхан гүгээд байгаагүй гэлөө. Энд эльфийн нөгөө нэг бухимдлын зан дотроо хөдлөөд би яагаад ингэж их бухимдаад байгаа юм бэ? Тэгэл аавынханд орсон ч мурсан ч үзэгдээл аав нь архин дэх дуртай хүн байсан. Тийм болохоор архийг дахин дахин балгаж манай хүн чинь нэг мэдсэн чи бүр согтоод уннаа. Харин манай кул багш болонготой өөр нэг эмэгтэй багштай бас бүжиглцэг вайс ирэх. Нэг гой байж ийсэн аа. Гинт түлхээ явчихдгийн. Уучлаарай. Би 0 орохоор болчлоо. Баяртай. Чи юм уу гэдэг эмэгтэй нуурлалгүй байх. Гинт манай хүн чинь ийш тийшээ хямалзаж харж исэн чинь захирлыг нэг жижиг бүхий үнэтэй гадаа ярьж байгааг харнаа. Яг юу болоод байгаагаас би ч гэсэн мэдэхгүй, тэр хүн ч гэсэн мэдэхгүй байгаа штэ. Ямар нэг юм сэдвэр богино юм яриад байгаа нь тодорхой байгаа. Тэгсэн чи одоо яг яриад тодолноо. Таны таамаглаж байсанчлан тэдгээр залуус нүүдлээ хийж чадахгүй. Энэ бол Акурагийн батлан хамгаалах систем хүчтэй. Надад зүгээр зам тавиад өг гэж хэлсэн байхаа. Уушлаарай. Зүгээр л бидэнд хаалга онгоолгоод золгүй явдал шиг харуул. Би тэгж чадна л да. Гэхдээ үр дагавар нь би хэлсэн бүх зүйл тэр хүнээр төлөгдөнө. Тэгэхээр хилцээр бүтсэн үү? Хэдэн сарын дотор манай сурагчид тулааны талбар руу илгээгдэх болно. Тэгээд бүгд хөх болно. Гэвэж итл маань чимээ сонссныг харсан захирал шууд галт бөмбөг гэж шидэ нөөтгэж устгаа ичдэг байхгүй юу? Ямар навшаа өгöd байгаа юм бэ? Хорхоо байв уу? Энэ барилга ямар үнэтэй болохыг мэдхүү. Манай багш болохоор амар сэргэлэн шууд шилжсэн байгаа юм чинь. Шидэндээ авигаа авьяастай үнэлэнтэй. Харин үеэр маань нэр очин бүр арх уугаад өнөөрөө та нарыг бүгд сайхан харагдаж байна гэж баг хадагтай нар лөө хөгшин хадагтай мадагтай лөө бүгдэн лүү дайрцсан манай. Шүлэнгэтэй байгаа байхгүй. Ингээ байж итэл нандаа хурж ирээд гарнаас нь татнаа. Чи согтчгоо дөрөөндөө очиж амар. Нандаа юу? Чи ямар хуу байна да? Өнөөдөр үнэхэр хөөрхөн харагдаж байна гэл энийгээл. Энийг нь харсан нандаа өгч доторж хайчиж байгаа чи. Өмнө нь хэлсэн байлээ л дээ. Тэргийн дотор байхдаа чи намайг одоо хүртэл үзий ядаад байгаа мó гэж чи. Үгүй. Чи надад таалагддаг. Чи надад хайртай гэдгийг мэдсэнээс хойш чамайг үзий ядахаа болчихсон. Гэхдээ чамаас илүү нэрөө надад таалагдав. Би мэднэ. Би сайн мэднэ. Гэхдээ баг багаар чамд боломж олгоё гэдэг бодол байгаа. Нэрөө чи зүгээр алгаачтай гэл. Тэрийг нь харсан чи байна. Дөгч гинт санаа зовоод энэ миний дүү гэдгийг чи мэдж байгаа үсттэй. Би хүргээд өгчий гэсэн чи маань нэрөө дээрээс нь бөөлж ячиж байгаа. Харин маань болчин толгой тё хоёр чин дээрээ гоё уулцсан шигэ. Болзоол. Өнөөдөр ямар гоё байна. Би чамд сайн. Яг тэр хоёр үнсэлцэх дээрээ тулсан чи уушлаарай. Тэргэнд юу ч хэлээгүй учрна. Чиний мэдрэмжийг хинээс ч илүү ойлгож байна. Хин нэгнийг хүсэх хүслэн. Гэхдээ тусалж чадахгүй нэ. Нэрөө намайг хизээч хайрлахгүй байсан ч би үргэлж тэрний тал байх болноо. Гэсэн чи маань болчин толгойд би ч гэсэн чи намайг хайрлахгүй ч гэсэн би ч үргэлж чиний тал байх болноо. Харин маань нэрөө гавж явж ихад нэрөө чинь би чамд үнэхээр хайртай гэж ихийг маань дөг сонсоол. Энэ над юугаар харагдана? Нэндэг алдах нь үү гэсэн бод талгаанд нэрсэн шигэ. Ингээ байж идэл өглөө болноо. Манай нэрөө аваа шартцсан бол тээ. Толгой өвдөөдтэй нөчигдөр би юу ийцсэн болоо гэж бодлоо. Угаасаа арх хосны маргааш нэг тиймэрхүүд байдаг юм дөө. Энэ тэрүүгээр бөөлжцсэн. Тэрэн дээр нэг захидал үлдэнгүүтээ би чамайг бөөлцсөн бүх юмыг би цэвэрлсэн шүү. Тэгээ бас ингээ байж идэл 7 хоног өнгөрнөө. Манай хэн болонгуудаа кул багш хүмүүсийн нэрсэн чагсаалт харж идэг. Яг миний бодож ирснээр байна шүү. Аюул болох бүх хүүхдүүдийг тэмдэглээд авчихсан байна. Өчир нь юу гэвэл хэн илүү чадвартай гэсэн болгоныг бүгднийг тэмдэглээд аваад бичсэн байгаа юм. Ингэснээр яах вэ гэвэл тэднийг устгах санаатай байна гэсэн үг. Энэ юу болоод байгаа вэ гэвэл мангасуудтай тултахаар бэлдэж байгаа. Харин яг ингэж бэлдээд гарч ирээд явхад нэр хуучны зулаагийн янзалж өгсөн гутлыг өмсөж гарч ирнэ. Энэ ямар илэрхийлэл вэ гэвэл ойлгомжтой зулаад би чамд талтай байгаа. Чамайг би хөлөөн шөрлөө л гэсэн утга илэрхийлээд байгаамаа. Нэг дагуулж явдаг нэг командлах шиг ухаантай юм. Өгцгөө хурдан авчирцгаа гээл амар ойрлоо. Залуусаа та нарыг авсан амралт сүүлжих байсан. Дахиж амралт гэж байхгүй. Амралт гэдэг зүйлийг мартцгаа. Чөтгөрийн хааны айрам дэлхийг аль үзээрээ эзлэхээр ирчээд байна. Богино хугацаанд арилгахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Захирал аль хэдийн тэргүүн шугам руу явчихсан. Залуусаа та нарыг Арука руу явуулах болно. Энэ нь та нарыг 5 дахь шалгалт болно, ойлгосноо уу? Ирэх мэдлийн шалгалт та нар 8 хүний 2 баг бүрдүүлж А, Б гэж хуваах болно. А нь Арука руу явах болно. Энд юу хэн багтсан бэ гэвэл энэ ер нь л нэг хамгийн хүчтэй гарууд нь л нэг цагта бөөгнөрчөөд байгаа юм л да. Арай жоохон асуудалтай.
гэсэн гаруудыг бөөндөөд туглуулад явахаар болдог. Тэгээ мань булчин толгойд Неро 2 салахтаа буцаж уулзахдаа дэлхийг өөрчилцгөөе. Тгийг хамтдаа эцгээгээ салаад явдаг. Харин мань зулаач нэг булчин толгойд дургуун юм шиг боловчиг явахт нь уйлаад. Ягаад гэвэл булчин толгойд хамгийн их гай болж магадгүй гэсэн хүмүүсийн чигсаалтанд байгаад Арукало явахаар болцсон байдаг. Тэгээд бугуувч өгөөд чамайг аюулгүй буцаж ирнэ гэж найдаж байна гэд. Харин тэдэн дунд нөөр хин байвал гэвэл эльфүүдээс эльфийн хааны өрсөлдөгч болно. Тэр нь бас салгаа. Ингээд тэд нар хоёр замаар хоёр тишээ бол салж явдаг. Тэгээд нэгэн зүйл бас их тодорхой болон үн үлдэж байгаа юм. Тэр юу вэ гэвэл мань кул багш хамгийн хүчтэй гэсэн зүйлүүдийг аваад үлдээд харин нэрийг арай жоохон сулхан гэсэн хүмүүсүүдийг үлдээгээд явцсан байгаа юм. Эннээс болоод мань булчин толгойд арай жоохон сулхан болохоор Арукало явахаар томилогдож гинэ гэсэн үг. Тэр ч яг үлдсэн үйл явдлууд дараагийн парт дээр тодорхой болно гэдэгт итгэлтэй байна. Дараагийн партуудыг илүү хурдан оруулмаар байвал subscribe дараад лайк дараарай.